Сайн бацхан амьд өгчүүдээ шинэ өглөөний мэнд та бүхэндээ хүргье. Өнгөрсөн өдрүүдэд би та бүхэнтэйгээ юунд ч битгий санаа зовох, мөн гал халуун байдал, итгэл дээрээ бат зогсох, итгэлээр алхах талаар юм сэдвийн хүрээнд хуваалцсан байгаа. Өнөөдөр би итгэлийнхэн дүүс та бүхэндээ мөн адил итгэлийн талаар хуваалцнаа. Бурхныхаа өгдөө орхоос өмнө эзэн бурхандаа хандан залбирцгаая. Бидний хайртай эзэн минь танд баярлалаа. Шинэ өглөөний төлөө танд дахин талархаж байна хэзээ. Өнөөдөр үгийн төлөө танд баярлалаа. Өнөөдөр өгөөр дамжуулан та биднийг урамшуулж, та биднийг итгэлээр өсгөх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. За өнөөдөр бид Еврей номын 11-1-ээс 3 дугаар ишлэгийг үзэх болно. Тэгээ би эндээс уншиж өгье. Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал харагдахгүй зүйлсийн баталгаа мөн. Учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан аж. Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгодоогүй бид итгэлээр ойлгодог гэсэн байна. Еврей номын 11-1-ээс 3 дугаар ишлэлд итгэлийн мөн чанар, ач холбогдлыг тодорхойлдог. Хүмүүс хоёр төрлийн зүйлд итгэдэг талаар энд гарч байна. Эхнийх нь бидний найддаг зүйлс буюу ирээдүйн зүйлс, хоёр дахь нь мөн харагдахгүй зүйлс буюу Бурхан өөрөө. Ер нь итгэл гэдэг бол мэдрэмж, баталгаа шаардсан зүйлийн тухай биш, харин Бурхны үгэнд итгэж амьдрах энэ шийдвэрийн тухай. Еврей номын 11-1 дээр итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн. Та бидний итгэл бодит суурин дээр тулгуурсан байдаг гэдгийг энд тодорхойлж хэлсэн байна. Итгэл нь зүгээр нэг найддаг зүйлс биш, харин баталгаатай бодит итгэлцлийг хэлж байна. Бид хараагүйч үнэн гэдэгт итгэж, найдаж альва зүйлсийг Бурхан бидний амьдралд хийж биелүүлж өгнө гэдэг энэ итгэлийг энэ дээр хэлсэн байна. Бид ямар нэгэн зүйлсийг нүдэрээ харж байж итгэдэг. Үүний адил бид итгэлээр дамжуулан хэдийгээр харж чадахгүй байгаа боловч ямар нэгэн зүйлийг үнэн хэмээн итгэж байдаг. Энэ бол Бурханы амлалт буюу Бурханы үг. Харин итгэлээр дамжуулан бид тодорхой Бурханы амлалтууд биелнэ гэдгийг мэдэж мөн бид итгэдэг. Тэр ч утгаараа итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа юмаа гэж энд бичсэн байна. Итгэл бидэнд ирээдүйг одоо мэтээр үзэгдэхгүй зүйлсийг үзэгдэх зүйлс мэтээр харагдахад тусдаг юмаа гэж нэгэн илгээлтийн эзэн хэлсэн байдаг. Бидний итгэл ямарваа нэгэн баримтан дээр суурилсан байх ёстой. Энэ бол Бурхны үг. Та бидний итгэл Бурхны үгэн дээр суурилсан байх ёстой талаар энд хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхны хэлсэн бүхэн үнэн гэдэгт бид итгэх тэр итгэлийн тухай энд ирж байна. Библи зүрхэндээ итгэж зөвхт байдалд хүрнэ гэж бичигдсэн байдаг. Итгэлийн баталгаа бол дуулууртай байдал болон биднээс гарах үр жимс, сайн үс юм а гэсэн. Бид Бурхны айлсныг биелүүлэх ёстой талаар энд хэлж байгаа. Бидний итгэл үүстэй байх хэрэгтэйг мөн Яаков номын 2 дугаар бүлэгтэр хэлсэн байдаг. Бидний итгэл үүсгөө бол үхмэл бөгөөд хуурамч юмаа гэж хэлсэн байдаг. Еврей номын 11-ийн 2 дугаар ишлэлээр учир нь ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээн авсан ажээ гэсэн. Энэ хуучин гэрээнд амьдарч байсан ариун хүмүүсийн талаар хэлж байгаа. Тэр хүмүүс ч гэсэн Бурханд итгэх итгэлээр амьдарч ирсэн. Өмнөх үеийн хүмүүс тухайлбал Авраам, Нова, Мосе, Йошуа нар итгэлээрээ Бурханы өмнө зөвхт гэж тооцогдож байсан. Бурхан тэднийг мөн зөвхт гэж хүлээн авсан. Тэд Бурханы өмнө итгэмжтэй дуулууртай амьдарсан талаар бид бичээсээс мэддэг. Тэдэнд байсан итгэл бол Бурханд итгэх итгэл байсан. Бурхан амласан харин тэд итгэсэн. Бурхан тушаасан тушаалуудыг тэд дуулууртаа дагаж мөн итгэл дээрээ бат зогсож Бурханы үгийг мөн тууштайгаар биелүүлсээр ирсэн баг. Эдгээр хүмүүсийн итгэлээр бид нар бас өнөөгийн итгэгчнэр бид нар бас суралцаж энэ итгэлийн дагуу бас амьдрах ёстой юм а гэдгийг энэ ишлэлээр хэлсэн байна. Бурханы үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгодоогүй бид итгэлээр ойлгодоо гэсэн. Бид нүдэрээ харж чаддаггүй зүйлсээрээ итгэлээр дамжуулан харж чаддгийн адил Бурхан ертөнцийг харагдахгүй зүйлсээс бүтээсэн талаар энд хэлсэн. Бурхан энэ ертөнцийг ямар нэгэн материалын зүйлсээр бүтээгээгүй. Харин Бурхан зөвхөн өөрийн үгээрээ бүтээсэн талаар энд дурдсан байна. Эхлэл номын 1:3 дээр гэрэл бий болтугай гэж эзэн айлцсан. Тэр ч утгаараа гэрэл бий болсон. Мөн 1:9 дээр тэнгэрийн доорх ус нэг дор хөнтөгдөж ийхүү хуурай газар гартугай гэсэн. Энэ ч бас Бурхны үгээр ёсоор болсон. 1:11 дээр Бурхан
газар ургамал ногоо, үрлэгч ногоо, үрээ цацдаг, гөвдөг үр жимс модыг төрөл төрлөөр нь ургуултугай гэж бас айлцсан. Энийг бас бурхан үгээрээ айлцсан. 1:24 дээр буюу мал адгуус мөлхөгчд газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гаргатугай гэж эзэн өөрийнхөө үгээр айлцсан байна. Энэ бүгдийг бурхан өөрийнхөө үгээр бүтээсэн. Бид эдгээрийг нүдэрээ хараагүй ч итгэлээрээ хэлж чаддаг. Мөн бичээс бидэнд хэлдэг. Учир нь итгэлээр бид харж байгаа бүхэн үл бүзгдэх бурханаар бүтээгдсэн гэдгийг бид мэддэг. Нэгсэндээ итгэлээр бид ертөнц бурханы үгээр бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдаг зүйлс нь үл үзэгдэх зүйлсээс бий болсон гэдгийг ойлгодог. Тэгээ өнөөдрийн энэ цагийг дуусгаад эзэн бурхан руу хандуун залбирцгаая. Бурхан аваа таньда баярлалаа. Өнөөдрийн үгийн төлөө танд талархаж байна хэзээ. Тэгээ таны үг бидний итгэлийг улам илүү батжуулж бидэнд дуран зориг өгөх болтугай. Их эзэм бид бас итгэлээр өсөж, итгэлээр бүхий л зүйлээ хийхэд, итгэлээр амьдрахад, итгэлээр үйлдэхэд та бидэнд туслаарай. Тэгээ таньда баярлалаа. Бүхий л алдар нь танд байх болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.